ургаж мандах нарнаас үж ийм бүрий тасартал ухтах ирээдүйн хязгаарт их засгаа тунхагласан ундрах эрдмийн үлсийн их ман айлын сүр хүч учран золгох хөрөөлтэй их засагчуудад ногджээ. Алтан категорийн хаан титмийн ариван их ундраг алс өрнөдийн нутгаас од болон цацарчээ. Эзэн Чингисхэрэн овглож их засаг хуулиаран нэрлэгдэж 90 өртөөсөөр идүүгээ цагтай золголоо. Дүгөх хотод шиг гялалцсан эрдмийн хамт олны түмэн төгсөгчтөө нийгэмд үлдгэсэн түүхэн амжилтын 20 жил. Чингис хааны нэрэмжит их засаг олон улсын их сургууль. За сайн байцгаана уу оюутнуудаа? За дахиад мэдлээ. Сайн байцгаана уу? Сайн. За баярлалаа. Тэгэхээр их засаг их сургууль энэ жил хэдэн жилийн болж байгаа вэ? 20. За тийм ээ 20 жилийн болж байгаа. Тэгэхээр 20 жилийнхоо арга хүрээнд одоо арга хэмжээнд олон сайхан ажлуудыг одоо их засгийн одоо захиргааныхан болов төлөвлөж байгаа. Тэрний нэг болвол хамгийн том бас ажил болвол одоо оюутнуудад зориулсан цогц боловсрол хувь хүний чадамжийг дээшлүүлэх хөтөлбөрийн дагуу 20 жил 20 эрхэм нэвтрүүлгийг та бүхэндээ бас зориулан бэлтгэж байгаа байлаа. Тэгэхээр бид бол олон сайхан эрхмүүдтэй та бүхнийг уулзуулсан. Тэгэхээр өнөөдөр та бидний өмнө бас нэгэн хүндтэй эрхэм ирсэн байна. Ингээд та бүхэнд өнөөдрийнхээ эрхмийг танилцуулъя. Соёл спорт аял жуулчлалын сайд улсын их хурлын гишүүн оюун гэрлийг та бүхний өмнө өргөхөд таатай байна. Алга дашин ухтан авъя. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч одоо хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр одоо таны өмнө бол их засаг олон улсын их сургуулийн 200 оюутан сууж байна. Дээр нь бол бас манай олон сайхан залуучууд бол телевизийг бас үзэн суугаа. Тэгэхээр энэ усуудаа бас та ихлээд бас сайхан мэдлэн ахаа гэж бодож байна. За их засаг их сургуульда 20 жилийн баярын мэндийг хүргье. Хорин жилийн хугацаанд Монгол улсынхаа эдийн засаг нийгэмд үн цэнтэй боловсон хүчнийг бэлтгэж өгөхөд манлайлж яваа томоохон сургуулийн нэг их засаг сургуулийн урилгаар залуучууд та бүхнийхээ сонгон авсан одоо 20 эрхмийн нэг болж ярилцлаганд хүрэлцэн ирсэндээ би маш их нэр төрийн хэрэг гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр за манай нэвтрүүлэг бол яг их засаг их сургуулийн яг өөр яг үндсэн байран дээр явагдаж байгаа. Энэ бол яг оюутны орчин, оюутны байран дээр одоо үргэлжилдэг шүү дээ. Тэгэхээр танд бол яг их сургуулийн хашаан дотор ороод ирэх өөр ирэхгүй бас нэг оюутны амьдрал бодогдсон байхаа гэж бодож байна. Таны оюутны амьдралын талаас бас өнөөдрийнх ярилцлагыг эхэлье гэж бодож байна. За шууд л одоо оюутны амьдрал бодогдлоо. За Америкт яаж сурч ялаа, Оросд яаж сурч ялаа гэд бүх зүйлийг бодогдлоо. Ямар ч гэсэн сургуулийн байрнууд бол их олон, маш их олон оюутан багтаамжтай их сайхан байрнууд байна. За нөгөө талаар бол яг номын санд оронгууд яаж одоо номын санд шүндүүл болтор суудаг байсныгаа гинт бодлоо. Их засаг их сургуульд 24 цаг ажилладаг номын сан байдаг юм байна. За миний хувьд гэх юм бол яг 1-ээс 4-р курс сурж байхдаа хичээлээ бол дандаа л орон цагаар хийдэг л байсан л да. Хичээл тарсны дараагаар. Тэгээд манай Свердловскт би сурж байхад миний сурж байсан хотын нийтийн номын сан шөнийн 11 цагт хаадаг байсан. Тэг яг номын сан хаахад би тэр номын сангийн үйлчлэгч эмэгтэйчүүд за тэгээд хамгийн сүүлд нэг 2-3 хаан оюутантай хамт би дандаа тэр номын сангийн хаалгаар хамгийн сүүлд гардаг 3-4 хүний нэг байдаг байсан. Тэгээ хотынхоо номын сангаас яг 11-т нэг 5 минуттай байхад гарахад одоо өөрийнхөө байр руу явдаг хамгийн сүүлчийн троллейбусанд суугаад тэгэл нэг 11:30 гэхэд гэртээ ирээл тэгэл яг 12 цагийн үед оронд орохлыг таардаг байсан. Тэгэхэд яг тэр оюутан байх үедээ шүндүүл болтор ном уншдаг байсан. Тэр хамгийн түрүүнд санагдлаа. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийг бол би бас ганцаараа хөтлж явуулахгүй таны өмнө суугаа их засгийн 200 оюутан бас сонирхсан асуултаа бас чөлөөтэй асуух юм аа. За тэгээд оюутнууд маань бол та бүхний өмнө бол нээлттэй байгаа микрофон. Тэр хүссэн асуултаа бол асуугаарай гэж хэлмээр байна. За тэгээд таныг бас гадаадын бас тэр дундаа бол бас бидний тэр дундаа очих хүсдэг Америкийн том сургууль бас сурсан гэж тий
одоо сонссон. Тэгэхээр бас тэнд сурж явах үеийн бас дурсамжаа. Дээр нь бол бас Оросд сурж явах үеийн тэр хоёрын ялгаа бас тэрний талаар бас нэг харьцуулсан дүгнэлт бол танд байдаг баха тий. Сурах арга барил, заах арга барилын ялгаа бол маш том байсан. За ерөөсөө тэр хичээлд хийхэд жишээлбэл Оросд сурж байхад бол за гэрийн даалгаварт нэг даалгавар өглөө. Түүнийг би ном уншаад хийчих болдог. Тэгээд ном уншаад хариултын одоо номноос олоод багш заасан номноос уншсан хоёрын хариултаар бичиж болдог. Тим даалгавруудыг өгдөг байсан. За Стэнфордын их сургуульд байхад бол ном уншаад ч хариултын бүрэн олохгүй. Хичээл дээрээс уншаад ч хариултын бүрэн олохгүй. За хариултынхаа бараг 60% нь нийгмээс өөрөө явж хайж олдог. Тим даалгавруудыг өгдөг байсан. Жишээлбэл чи эрдэм шинжилгээний ажил хий, курсын ажил бич гэл ингэж штэ тий. Тэгэхэд Оросд бол курсын ажлын сэдв нөхөр оюун гэрэл тим сэдвээр бич гэл надад сэдв өгчдөг байсан. Тэгэхэд Стэнфордын их сургуульд байж хаад оюун гэрлээ чи нийгэмд хамгийн хэрэгтэй асуудлаар эрэл хайгуул хийгээд судалгаагаа бич. Тэгтээ асуултаа олоход чинь зориулж 1 сарын хугацаа өгье. Чи энэ нийгмээр яваад очоод ямар судалгаа хийвэл танаа улсад хэрэгтэй, ямар судалгаа хийвэл чамд хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй түүнийг судлаад судалгааныхаа асуултыг олоход чи 1 сарын гэрийн даалгавар хий гэдэг ингээд ийм даалгавар өгдөг гэсэн. Тэгээд тэр нь өөрөө их сонин. Бид нийгэмд хэрэгтэй зүйл сурахгүй бол дараа нь нийгэм бидрийг хэрэглэхгүй гэдэг зүйлийг байнга Стэнфордын сургуульд байхад толгойн шингээж өгдөг. Чиний өнөөдрийн сурж байгаа юм чамд яагаад хэрэгтэй, нийгэмд яагаад хэрэгтэй, чи хэнд хэрэгтэй хүн болох юм гэдэг асуултыг байнга тавьж яадаг. Яг Оросд сурж байхад бол энэ даалгаврыг хийгээд энэ дүнг аваад энэ дипломыг авчихад бол би очиод нэг коммунист тогтолцооны үед байсан юм чинь очиод нэг диплом үзүүлчихэндээ хүнд үзүүлэх юмтай болчихно гэж ингэж бодож сурах нь бас их давмгай байсан юм болов. Тэгэхээр хариуцлагын хувьд бол сурч байгаа зүйлдээ анхаарах, юу сурах вэ гэдгээ шийдэх, ямар ном олж унших вэ гэдгээ шийдэх тэр хуваараа тэр сурч байгаа хүнийхээ хувьд хуваараа шийдвэр гаргах тал дээр бол Стэнфордын их сургуульд бол байнга хүний толгойг ажилуулах тийм даалгавар өгдөг байсан. За баярлалаа. За тэгэхээр одоо оюутнуудын маань асуух одоо ээлж болсон байна. За тэгэхээр эхний асуулт хинээс асуух уу? За. Таны өмнө тэр микрофон нээлттэй байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар одоо ингээд төгсөөд ажлын талбар дээр гарна. Тэгээ байгууллагын зүгээс ажлын туршлага зарим байгууллага нь болохоор залуунаас ирч хүч гээд шаарддаг. Таны бодлоор энэ ажлын туршлага уу, залуунаас ирч хүч үү? Та юу гэж? Амжилтанд хүрэхэд үү? Тий. За юуны өмнө сургууль төгссөн бүх хүн ажлын туршлагагүй ажлын талбар дээр гардаг. За миний хувьд бол би хамгийн түрүүнд ажлын туршлагагүй байсан учраас хамгийн амархан ажлыг л хийдэг байсан. Өөрөөр хэлбэл хамгийн доод тушаалын туслах ажлыг би хамгийн түрүүнд барьж авч хийсэн. Тэгээ анх одоо сургууль төгсчөөд одоо улаан дипломтой төгсч ирлээ л дээ. Их л онд сурлахтан мундаг оюутан төгсч ирсэн. Гэхдээ надад олдсон анхны ажил бол туслах нягтлан бодогч гэдэг ямар ч толгой бараг ажиллах шаардлагагүй. Зөвхөн тоон нэмж хасдаг ийм ажил би хийжсэн. Тэгтээ яг тэр ажил дээр байх үедээ би дараагийнхаа ажлын одоо ирч хүчийг олсон. Дараагийнхаа ажлын учир шалтгааныг олсон. Тэгээ энэ тухай би миний ажлын ноу хау гэдэг нэг номонд бичсэн байгаа. Залуучууд үнэхээр тэр номыг уншаад миний тухай бас зах тухай ойлголттой болдог. Гэхдээ хамгийн гол нь хүүхдүүдийг би юу ойлгосоо гэж бодож бичсэн бэ гэвэл хэрвээ та нарын хүсэж байгаа ажил дээр чинь туршлагыг чинь голоод авахгүй байгаа бол хэний ч хийхийг хүсэхгүй байгаа хамгийн энгийн хамгийн жирийн ажил дээр л та нар ирч хүчээ харуулж тэнд л та нар би хинбэ гэдгийг харуулах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас би бол ажлыг ерөөсөө голж болохгүй. Ямар ч ажил байсан та нарт амьдрал юу бэлэглэн түүнийг бол шүүрч аваад ирч хүчээ тэнд харуулах хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа. За манай уу. За дараагийн асуулт байна уу? За оюутнууд маань бэлдэж явах хооронд би бас үргэлжлүүлээд бас асуумаар байна л да. Нэгдүгээр саяны оюутны маань асуудаг асуулт бол бас л үнэхээр зөв те. Одоо бол эдгээр оюутнууд маань бас л ажлын талбар руугаа явах гэж байна. Тэгэхээр бас нэг манай нийгэмд нэг ийм байгаад байгаа юм болов уу гэж би ажиглаад идэв. Энэ олон сайхан дипломтой байгаад за тэгээ олон сайхан одоо ихтэй сургууль төгссөн, гадаад дотоод төгссөн бас зарим нэг талаараа бас хамаагүй болцсон юм шиг. Танил талгүй байх юм бол бас нэг ажлын байр олдохгүй байх те. Тэр нэг талбар тушаал олдохгүй байх ч юм уу. Ямар ч дипломгүй байсан ч 10 жилийн боловсролтой байсан танил талтай бол бас ажлын байранд бас ингээд шууд очиод амжилтанд хүрээд байна. Энэ тал дээр та ер нь ямар бодолтой байдаг вэ? Чи сая нэг албан тушаал гэдэг нэг үг хэлчихлээ л дээ. Тэгэхээр дүнгийн сургууль төгснөний дараа албан тушаал шиг хэрэггүй юм байхгүй.
одоо төрөлд ажиллах гэдэг чинь бүр бүх нийтийн төлөө үйлчлэх гэсэн үг болчдөг. Бүх нийтийн төлөө үйлчилж үзэхээсээ эхлээд жижигхэн нэг компани төлөө үйлчилж үзэх хэрэгтэй. Жижигхэн нэг бүлэг нөхөрлөлийн төлөө үйлчилж үзэх хэрэгтэй. Нийгэм дотор байгаа бүлэг компани сонирхлуудын төлөө үйлчилж сурсныхаа дараа бид нар нийгэмд бүхэлд нь үйлчлэх хэрэгтэй байна. Тэгэхээр намайг бол яг сургууль төгссөний дараахан төрийн албанд урьжсэн л да. Тэгээд тухайн үед нь би үнэхээр хувийн бэлтгэл байхгүй, ажлын туршлага байхгүй, нийтийн төлөө үйлчлэх ямар ч туршлага байхгүй учраас би тэр ажлаас татгалзаж байсан. 3 жилийн турш би тодорхой компанид одоо тодорхой ажил дээр дадлагжиж туршлагачсны дараа төрийн ажилд орж иржсэн л да. Тэгтэл төрийн ажил бол тэгэхэд надад үнэхээр бас л дааж давшгүй том санагдчихсэн. Тэгэхээр нийтийн төлөө хариуцлага хүлээх гэж ерөөсөө бити яар гэж хэлмээр байна. Яг бол төрийн ажил гэдэг бол ялангуяа албан тушаал гэдэг бол нийтийн өмнөөс хариуцлага хүлээдэг, нийтийн өмнөөс шийдвэр гаргадаг, нийтийн эрх ашиг шууд нөлөөлөх одоо тийм зүйлийг хийдэг. Тийм учраас энэ хариуцлагатай ажил руу очих гэж ярахаас өмнө хувийн хариуцлагатай болох компаниг амь оруулах, тэр эдийн засгийн нэг салаан мөчрийг амьлуулах тэрний төлөө бид нар бас санал тавих юм бол тэрний төлөө залуучууд оюун бодол, эрч хүчээ зориулах юм бол их амжилтанд хүрнэ. Би олон эцэг эхчүүдээс сонсч байсан л да. За манай хүүд өнгө сая сургууль төгсөж байгаа. Би одоо хүүхдээ нэг муу хувийн компанид оруулмааргүй байна. Та нэг төрийн ажилд энэ хүүхдийг оруулаад өгөөч гэд. Тэгэхээр тэр нэг муу хувийн компани гэдэг чинь л Монгол улсыг авч явж байгаа байхгүй юу? Тэр хувийн компани салаа мөчр болгон Монгол улсын эдийн засгийг авч явж байгаа. Хувийн компаниуд байхгүй бол Монгол улс айл эрт байхгүй. Эдийн засгийн хувьд бол илгээрээ хэвтцэн байж ах хэвээр. Тийм учраас би болохоор хүмүүсийг тэр хувийн компаниг юм уу, хувийн нөхөрлөлийг, хуваарь эрхлэх аж ахуйг одоо тэгж дорд үзэхгүйгээр бүх ажлын байрыг үнэлдэг, бүх ажлын байр нь үн цэнтэй байдаг тийм эдийн засагтай байх юм бол Монгол улсын эдийн засаг маш сайхан хүчирхэгжинэ гэж бодож байна. Тэгээд би залуучуудыг бол өөрсдөө хэрвээ одоо туршлагын хувьд голж байгаа бол өөрсөндөө би Монгол улсын эдийн засагт өөрийнх нь боловсрлоор, өөрийнх нь эрдэм чадлаар, өөрийнх нь хичээл зүтгэлээр ямар хөв нэмэр оруулах чадах вэ гэдгийг баг гэж бодлого өөрт таарлцсан ямар ч хамаагүй ажлын байран дээрээс туршаад үзээсэй гэж боддог. За ямар ч ажлын байранд олдохгүй бол өөртөө ажил нээж чаддаг байх хэвээр. Би их олон удаа ажилгүй болж үзчихсэн. Би дандаа өөртөө ажлын байр нээдэг байсан. Тэр болгонд намайг манай аав нэг удаа тэгжсэн. Үгүй чамд авж байгаа цалин алга. Гэсэн мэтлээ чи яасан завгүй юм гэжсэн. Ямар ч цалингүй үед би залуучуудад юу гэж хэлдэг вэ гэхээр цалингүй байхыг бол би өршөөнө. Цалингүй байхыг аав ээж чинь ч өршөөнө. Ажилгүй байхыг бол өршөөхөд хэцүү. Тийм учраас цалингүйч бол өөрөө хамаагүй цалингүйч хамаагүй ажлын байрыг өөрөө бас бий болгож чадах ийм чадвартай болох хэвээр. Тэгээ түрүүн чи бас Стэнфордын их сургуулийн тухай асууж ирсэн. Намайг Стэнфордын их сургууль төгсөхөд Стэнфордын их сургууль бол 100 одоо 90-ад жилийн өмнө 120-ад жилийн өмнө Харвардын их сургуульд өрсөлдөж байгуулагдсан сургууль л да. Тэгээ Харвардын их сургууль төгсөгчд бол дандаа төрийн байгууллагад очдог байсан юм байна. Эсвэл дандаа том компанид одоо ажилдаг тийм ажлын байрыг бэлтэх зориулттай сургууль гэж их одоо түүгээрээ бахархдаг юм байна л да. Гэтэл Стэнфордын их сургууль одоо яг миний төгссөн сургууль бол Харвардын гол өрсөлдөгч болж гарч ирэхдээ юугаараа бахархаж ирсэн бэ гэхээр манай сургуулийн төгсөгч нар бүгдээрээ шинэ ажлын байрыг бий болгодог хүмүүс гэдгээр бахархсан байна. Тэгээ намайг дөнгөж сургууль төгсөж явах үед тэнд одоо төгсөлтийн одоо арга хэмжээнд дэр үг хэлэхээр ирсэн Сандра О'Коннор гэж шүүгч одоо Америк нэгдсэн улсын дээд шүүхийн шүүгч эмэгтэй үг хэлжсэн. Тэгээ тэр эмэгтэй юу гэж хэлжсэн бэ гэхээр 50 жилийн өмнө энэ сургуулийг намайг анх төгсөхөд хэрвээ та Стэнфордын төгсөгчл юм бол хүнээс битгий ажиллах уу? Ажил олдоод таныг авал сайн, ажил олдоод таныг авахгүй л та өөрөө ажлын байр бий болгодог байх хэвээр. Тэгжээч та Стэнфордын их сургуулийн төгсөгч болно шүү гэж ингэж хэлээд гаргаж ирсэн гэдээ ярьж байсан. Яг түүнтэй адилхан намайг төгсөх үеэр ч гэсэн манай Стэнфордын их сургуулийн төгсөгчд бол тал хувь нь зах зээл дээр байгаа ажлын байранд очлоо гэхэд тал хувь нь шууд өөрөө компани байгуулах чадвартай, шууд өөрөө ажлын байр шинээр бий болгох чадвартай юм л төгсөж ирсэн. Тэгээ би ч гэсэн Стэнфорд төгсөж ирснийхээ дараа өөртөө хоёр ч ажлын байр бий болгож ирсэн. Тэгээ тэр ажлын байрнуудын тухай бас номон дээр бичсэн байна. За баярлалаа. За тэгэхээр сүүлийн үед хүмүүс нэлээх ярьдаг болж хөв хүний чадамжийг дээшлүүлнэ гэдэг. Тэгэхээр энэ тал дээр бас та нэг өөрийнхөө бодлыг хэлэхгүй юу? Одоо таны өөдөөс одоо бас яг л эд одоо өөрийнхөө чадамжийг дээшлүүлэх бас нэг аргаа олохгүй ч гэдэм үү? Аль эсвэл бас нэг гарцаа олохгүй яваад байгаа оюутнууд бас сууж болно шүү дээ, тий? Энэ дээр нэг чиглүүлэл өгөөч. За энд бол их сонирхолтой юм байна. Одоо авьяас чадамж одоо бидний одоо чадамж хэр зэрэг сайн байна вэ гэдэг чинь
хэрэгтэй үед хэрэгтэй үйлчилгээг хин нэгэнд үзүүлэх чадвар биднэрт байна уу л гэж асууж байгаа. Чамаас одоо жишээлбэл чи хин нэгэн хүнд юугаараа хэрэг болж чадах вэ гэдээ асуухад чи за би ийм сайн хөдөлгч байж чадна, би ийм сайн зүйлийг бичиж чадна, би ийм зүйл хийж чадна, ийм зүйл хийж чадна гэдээ чи тоочж хэлэх зүйлтэй бол чи маш чадамжтай залуу байгаа байхгүй. Яг түүнтэй адилхан би бас өөрөөсөө асуусан л да. Би ер нь нийгэмд юугаараа хэрэгтэй юм бэ? Би яг юу чадах юм бэ? Нийгмийн нийт чадамжинд нийт одоо Монголынхаа хөдөлмөрийн бүтээмжийн энэ том одоо савнд оюун гэрэл гэдэг хүн юугаараа хөв нэмэр оруулж чадах вэ гэдээ эргээд харсан чинь би бас нэг юм бичиж чаддаг чадамжтай ч байж магадгүй байсан л да. Тэгээ би уран зохиол ерөөсөө бичиж ногоонуудын ламыг ерөөсөө бичиж гэж нэгч бодож үзээгүй байсан л да. Тэр тусмаа уран зохиолын одоо чадамжтай гэдэгтээ ерөөсөө итгэж байгаагүй л дээ өөртөө. Гэхдээ би эргээ хараад бодоод үзсэн чинь миний үеийнхэн ямар зохиол, ямар бүтээлийг залуучуудад үлдээх юм бэ гэдээ эргээ харсан чинь юм хийхгүй бол болохгүй болоо гэсэн л дээ. Тийм ч учраас Америк суралцсан тэмдэглэл, ноу хау тэр номнуудаа бичээд эхэлсэн. Тэгээ бичсний дараа эргээ харсан чинь энэ бол тодорхой хэмжээний бас бид нар өөрөөсөө асууж иж гаргаж ирдэг зүйл байдаг юм байна. Сурдаг нэг чадамж байдаг юм байна. Магадгүй та нарт генд чинь байж байгаа ээж аваас чи үлэгдсэн мөртлөө та нар өөрсдөө асууж сургалахгүй гарч ирдэггүй тийм дотоод чадамж бас байдаг юм байна. Тэр зэрэг та нар хоёр талаасаа чадамжаа хайх хэрэгтэй. Нэг талаасаа сурсан мэдсэн зүйлээр олж авсан чадамж чинь хаана байна? Нөгөө талаасаа сэтгэлийн дуудлагаар дотроос чинь гарч ирж чадах удам сударт чинь байгаа. Тэр чадамж та нарын хаана явж байна? Та нар тэр чадамжаа гаргаж ирэхгүй хаана унтуулсан явж байна гэдгийг бас хайх хэрэгтэй. Манай ангийнхан бүр сүлдээ гайхсан шүү дээ. Чи 40 хүртлээ юу ч бичихгүй байжсна. Гинт 40 хүрээд ном бичдэг болоод эхэлсэн. Хаанаас гарч ирсэн авьяас вэ гэсэн. Эргээ харсан чинь манай ээж юм бичдэг байсан байгаа. Ээж бас сайхан үлгэр ярьдаг хүн байсан байгаа. Ер нь ингээд бүгдээрээ сайхан аман зохиол хөгжүүлсэн. Ийм л одоо гэр бүлд хөгжсөн байгаа юм л та. Тийм сайхан одоо суурьтай үлгэр ярьж өссөн удам сударт өсчөөд би зүгээр л тэр үгийг нь ашиглаж бичиж чадах тэр чадамжаа сэрээгээгүй 40 хүрсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чадамжийг бол сэрээх хэрэгтэй. Тэгэхээр та бүхэнд бүгдээрэнд чинь сурах чадвар байгаа. Шинээр ямар чадамжийг эзэмшиж болно? Дээр нь бас сэтгэлийн дуудлагаар гарч ирэх чадамжуудыг байнга сэрээх хэмжээний халуун сэтгэлтэй байх хэрэгтэй л гэж хэлмээр байна. За баярлалаа. За тэгэхээр одоо оюутнуудын маань асуух хэлж болсон байна. Би бас зөндөө асуулаа тий. За асуулт байна оюутнуудаа. За тэгэхээр өнөөдөр бас энд бол түлхүү бас эмэгтэй оюутнууд бас нэлээд суусан байна. Тэгэхээр мэдээж бол бас тантай бас мэдээж амжилттай яваа эмэгтэй хүнийг бас үгийг сонсох тий бас тийм бололцоог бас бодож ирсэн болов гэж бодож байна. За оюутнууд за асуух арай болоогүй байгаа би бас асууж лээ. Тэгэхээр би асуултын тухай нэг юм хэлж байна. За залуучууд юм асуухгүй байх гэдэг бол нэг сайхан зүйл биш шүү. 20 жилээ тэмдэглэж байгаа их засаг сургуулах юм бол юм асуух чадвартай байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр асуултын тухай би зүгээр нэг сонин зүйл хэлье л да. Yale их сургуульд нэг Монголын нэг оюутан сурж ижээ. Одоо 2011 оны үед сурж байсан оюутан одоо бол төгсөөд ирчихсэн. Би тэр үед Yale их сургууль дээр төгсөлтийнхаа одоо ангийнхантай уулзах гээд тэр сургууль дээр зочилж таарсан. Тэгсэн надтай хамт орой хоол идээд Монголын тэр ганц оюутан одоо Америкийн хамгийн том одоо топ сургуулиудын нэгэнд сурж штэ. Тэгээд надаас оюун гэрэл ихчээ та надад ганцх зүйл дээр зөвлөгөө өгөөч гэсэн юм. За юун дээр зөвлөгөө хөө гэсэн чинь манай ингээд Yale их сургуулийн анги дотор ингээд хилцүүлэг хийхээр асар мундаг оюутнууд ирээд мундаг юм яриадах юм аа. Тэгээ би багшаасаа хичээл дээр нэг ч удаа асуулт асууж чадахгүй байна. Асуулт асуух гэхээр ичээд байна. Тэнийг юм асуучихыг айгаад байна гэсэн баггүй. Тэгээ би яаж асуулт асуу сурах вэ гэд надаас асуусан. Тэгэхээр би за их чин чамд өөрийнхөө асуулт асуудаг ганцхан нууцыг ярьж өгье гэсэн. Тэгээ би яагаад ер нь сурсан сургууль болгондоо амжилттай сурч за эхэлсэн ажил болгоныхын төлөө бас ингээд нэлээд шургуу дайчин явж чадаад байдаг вэ гэхээр би ямар ч хүнээс ямар ч